одоо манай лабораторийн сүүлийн үед хийж байгаа нэг зорилго бол одоо энэ коронавирусын оншилгоо гэдэг юм хийя гэдэг. Одоо бүрэн автомат полимеразын гинжин урвалын машин ашиглаад энэ коронавирусын оншилгоо хийя гэдэг ийм зорилго тавьсан явж байгаа. Энийхээ хүрээнд бид нар тэр Gene Expert гэдэг нэртэй бүрэн автомат полимеразын гинжин урвал дээрээ онцлогоор яаж тэр онцлогоо хийх юм бэ гэдэг стандарт үйлдэлийн заавар гэдэг юм САЗ гэдэг юм боловсруулсан явж байгаа. Дээрээс нь энэ аюултай халдвартай өвчний үеийн одоо нөгөө ариутгал, халдваргүйтгэл энэ нөгөө био аюулгүйн дүрм журмаа яаж баримтлах вэ гэдэг талаас био аюулгүйн дүрм журмаа бас боловсруулсан явж байгаа гэсэн. Энэ бэлтгэл ажлаа хангаа явж байгаа гэсэн. Тэгэхээр энийг хийх бүрэн бололцоо манай лабораторид байгаа. Тэгэхээр хизэнээс хийж эхлэх боломжтой болохоор за бид нар ямар ч хэлсэн хоёр төрлийн стандартаа боловсруулсан. Тоног төхөөрөмжн дээр бүх үзлэг шинжилгээнүүдээ хийцэн. За дээрэс нь лабораторийнхаа урсгал тэр юмнуудаа зохицуулсан байж байгаа. Дээрэс нь бид нар халдварт өвчин судлалын үндэсний төв эрүүл мэндийн яам руугаа нэгдүгээрт нь арга зүйн хувьд дэмжлэг үзүүлээч. Хоёрдугаарт нь нөгөө онцлогыг худалдаж авах мөнгө төгрөгийг шийдээч, төсвийг шийдээч гэдэг хүсэлтүүд гаргацсан байна. Тэгэхээр тэр хүсэлтүүд маань хэрэгжсэний дараагаас бол хийх бүрэн болцоотой гэж бодож байна. Хэрвээ онцлог боломжтой боллоо гэхэд хичнээн хүний өдөрт хичнээн хүний за өдөрт энэ маань нэг удаадаа картриж гэж нэрлэгдэг юм одоо нөгөө урвалж дотор онцлогоор дотор бүх 4-5 шатны тэр полимеразын гинжин урвалын 4-5 шатны урвалжууд нь нэг дороо байж байгаа. Тухайлх юм бол бид нар коронавирус маань өөрөө РНХ агуулсан вирус аахгүй. Тэгэхээр тэр РНХ-г нь ялгах, түүнийг нь олшруулсан РНХ-гээ бид нар таних гэдэг ийм 3-4 шат байна. Тэгэхээр энэ шатуудыг бид нар нэг цогцоор нь тэр онцлогоор дотор одоо байгаа тэр химийн урвалжуудаар нь хийх болцоотой. Нэг картриж маань одоо нэг удаадаа 5 хүний сорцыг зэрэг үзэх болцоотой. Нэг удаадаа үзэхдээ 45 минут. Тэгэхээр нэг цаг дотор 5 хүн. За ажлын 8 цагт бид нар 6-аас 8 цаг гэж бодвол 5-ыг 6-аар үржихээр нэг өдөрт нэг 30-аас 40 хүнийг үзэх болцоотой гэсэн. За тэгээд энэ шинжилгээний онцлог нь юу юм бэ гэхээр одоо нөгөө төрөвчлсөн тест гэж байгаа тийм. Төрөвчлсөн тест гэдэг маань тэр коронавирусын эсрэг тогтож байгаа тэр дархлааны тэр үзүүлэлтүүдийг үзээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань төрөвчлсөн тест биш, харин энэ бол баталгаажуулах полимеразын гинжин урвалын шинжилгээ гэсэн. Төрөвчлсөн онцлогоор эрэг гаргаад PCR-ын шинжилгээгээр сөрөг гаргаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол төрөвчлсөн онцлог шиг одоо эргэлзэх зүйл байхгүй гэсэн. Яг хамгийн эцсийн баталгаатай шинжилгээ нэг.